хауссан босгосон эрхмүүд эргэж нэгийг бодох үзье. Эзэн нь юмаа мэдэж, эрг нь усаан хаштагсан бол Монголын төр засагч их хааныхаа төрт улсынхаа түүхэн газар нутгийг өмчлөн хамгаалж, үр хойчтон өвлүүлэн үлдээх эрхэм бодлогыг барих хариуцлагатай цаг мөч нэгэнт ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Чингис гэж хэлж болдгүй байсан тэр аимшигт үеийг халсан ардчилсан засаг минь энэ бүхнийг эргэж нэг хараач дээ. Тэр 1991 онд ирсэн гэж байна. Тэгээ энэ нуурын хувьд бол төвшин их багасж ер нь олон ч жуулчны баазууд иргэн тойронд нь бууж эхлээд байгаа юм байна шүү дээ. Энэ бол аюул да. Жуулчны бааз энэ төр зөндөө байна л да. Бааз ч юм уу одоо жижиг башин одоо шийзэг шиг башин энэ төр зөндөө л байна. Энэ түрүү хэллээ. Одоо Аким. Тэгээд бид нар бол бүр зориуд ингэж бодож байгаа. Одоо бид нар бол ерөөсөн энэ газрыг дархан цаацтай болгохойч гэдэг санаачлагыг гаргаач гэж одоо бид тэр Монгол улсын ерөнхийлөгч Эрхэм ноён элбэг доржид бүр хандаж та санаачлаг гаргаж хууль санаачилж энэ хөх нуурыг дархан цаацтай болгож энэ хүрээлхийн нутгийг дархан цаацтай болгож төрийн хамгаалтанд аваач. За ямар учиртай гэдгийг түрүү ярьсан тийм ээ. Чингис хааны намтартай Монголын төрийн түүхтэй 3 том хэрэг явдлаар холбогдож байгаа энэ хөх нуур болоод. Тийм учраас энийг бол одоо ерөнхийлөгчд бүр хандаж одоо энийг ойрын үед санаачлаг гаргаж дархан цаацтай болгооч гэж. Энд өчнөө олон жуулчдын бааз маягийн мэрэ хийчихсэн хүн санаанд орсон юм болгоно манууха шиг юмнууд хийж тавьсан байна энэ дээрээс. Тааштай ч тэгэндээ одоо ер нь. Энэ бол одоо шаваад хачин юм болох нь л дээ. Түүнээс нэг баян хүн энэ дээрээ хувийнхаа баашин бариад яг энэ хөх нуурын ундраг гардаг тархин дээр нь хувийнхаа баашин бариад суудсан байна. Тэгээ хувийнхаа баашин байгаа юм чинь тэндээ одоо хоолундаа хийж идэж байгаа. Одоо мод харж байгаа одоо хамаг өтгөн шингэнэн танил гаргаж байгаа. Тэгээд тэр нь л одоо энэ нуурлуул орох нь л дээ. Тэгэхээр чинь энэ хэрвээ энийг ингээд дахиад онгон дархан болгочих юм бол энэ ч хүн тэгж чадахгүй шүү дээ. Онгон дархан газрынхаа тархин дээр ирж чаад одоо тэгээ морь хаяа зог сууж яадаг энэ төр хүн гэж байхгүй болно шүү дээ. Тийм учраас энийг л одоо бүр зориуд анхаарах хэрэгтэй. Энэ ер нь жоохон оройтсон л байна л да. Ер нь бол тий. Би бол энэ тухай 2000 онд энэгээр явж байхдаа одоо бичсэн. За бас тэгээд хоёр ч ерөнхийлөгчд энэ тухай хандсан. Тэгээ одоо нэг миний үгийг бол үнэхээр тоогоогүй л дээ. За гэвч одоо тоохгүй бол энэ нуурч байхгүй болох нь шүү дээ. Энд багассан байна. Маш их багассан байна. Энэ одоо тэр юу шүү дээ. Тэр нэг төмөр гүүр байна. Шатны. За тэгээ тэр бургассны одоо цаа тал юу бутаа хүрч ийсэн одоо цаагуур нь ямар ч машин явах аргагүй намагтай байсан. Тэгэхээр одоо зөвхөн чөлөөтэй тавьж шүү дээ. Ийм л болчихжээ. Тэгтээ зэрэг эн чинь олон ер нь энэ жуулчны баазууд байна шүү дээ. Ийм одоо ариун дагшин газараас бол ямартай ч нэг 5 км-ийн цаа тал байх хэрэгтэй. За яг хөө тэр энийг түшгэлүүлж одоо жуулчны бааз барихыг би бол үгүйсэхгүй. Тэгэхдээ 5-аас 10 км-ийн цаанал байх хэрэгтэй. Тэгээд хэрвээ одоо гадаадынхаа жуулч муулчныг ирүүлдэг юм бол явган аял хийдэг юм уу эсвэл морин аял хийдэг юм уу тэгж ирж үзүүлээд тэгэл буцах хэрэгтэй. Энд ингээд суурьчихсан. Ингээд одоо шээж баагаад л хүүхдүүд нь бөмбөг өшиглөөд зүлэг ногоо цэцэг навчийн таслаад л ингээд одоо байж хогийн хаяал тий. Ингэж юм байна шүү дээ. Ингэж одоо болохгүй л дээ. Арайч тий энэ чинь. Би зүгээр дуусын ням таашир гэдэг баян хүний баашинд гэж одоо ярьж байгаа. Эний зөв зураг авна. Тэр одоо ням таашир бай. Та битгий юм хийгээч. Энэ та бол том хүн байж болно, баян хүн байж болно. Гэхдээ Чингис хаанаас том биш байхаа да. Тийм учраас одоо нүүгээч. Энэ та өөрөө санаачлал нүүгээд энэ жишээ үзүүлээд энэ нэг одоо 5 км-т одоо ерөөсөн онгон дагшин болгооч. Энэ юуны цаана нэг жижигхэн даваа байгаа. Тэрний цаана л одоо энэ баазмаас хамгийн юм байгуулчих наашаа ч зүгээр яваад хөрөд ирж штэ. Жохон штэ энэ чинь нөхөндө тоохондоо хэдхэн километр юу байсан. Одоо яваад хөрөд ирэн тэгэл эргэл юм. Энэ бол үнэхээр болохоо байж энэ нуурээс. Яадаг юм одоо би бол мэдэхгүй байна. Нэг бодлын уурч хөрөх шиг одоо гутрах шиг одоо энэ бидний нэр нь монгол хүмүүсийн нэр нь хайшаа юм бэ одоо энэ чинь одоо
Тайчууд бархиран өгөөлөв. Тэмүүжин хаан гаргаж өг. Бусад чинь хэрэггүй гэхийг сонсоод Тэмүүжнийг сэм оргууланд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөгөөд Тэмүүжин тэргүүн өндрийн шугойд шурган орвол тайчууд нэвтрэн орж чадсангүй хүрээлэн сахив. Нууц товчонд тэргүүн өндөр химэх энэ улын тухай ийн өгүүлэх. Хурганы ус гууж төлгнөөс төлж өгöd тайчуудын даргуудаа хэрэлтэг Тэмүүжнийг барихаар ирдэг. Энэ үед Тэмүүжин тайчуудаас зугтаж тэргүүн өндөр ууланд нуугдлаа гэсэн юм том Монголын нууц төвчөнд дурдгдсан байдаг. Тэгээ 3 хоног байж бод гарах гэсэн эхний удаа имэйл нь холбирч унаад буцлаа. За дараагийн удаа цагаан чулуун унсан замыг нь хаасан байлаа гэд. Ингээд 3 удаа буцаас үлдээ 9 хоног дээрээ тисгээ болоод гарлаа гэж ярьдаг. Одоо нэг өсөндөө Тэмүүжнийг тайчуудаас 9 хоног нууж байсан уул маань л энэ тэргүүн өндөр гэж сайхан. Уул 3 гол экспедицийн Бадамхатан доктор Монголын нууц төвчтэй холбоотой газруудыг тогтоож 1990-ад онд их явсан байдаг. Энэ экспедицийн маань Монголын эрдэмтэд маань Японы эрдэмтдтэй хамтраа санал нэгтэйгээр тэргүүн өндөр уулын энэ мөн гэдэг одоо тогтоогоод тэгээд одоо яг тухайн үедээ гэрэлт хөшөө босгоод орхиод явсан байдаг. Энэ бол маань гэсэн үг. Монгол турхтны нэн эртний түүх соёлыг агуулсан тамхтай хадны бичээс нар салхи он жилийн уртад элэгдэн бүдгэрч дэлхийн нэр хүндтэй бүх сэтгүүлд Монгол Чингис гэж алдарсан баримл хөсөр шахам хэвтэж хар зүрхний хөх нуур нь машин тэрэгний хөлд талхлагдан хэрлэнгийн хөдөө арал авраг тосонг зөгөөний үүр шиг болгож байгаад Монгол улсын эрхэм ерөнхийлөгч болон соёл спорт аялал жуулчлалын сайд оюун гэрэл байгаль орчны сайд оюун та бүхэн анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна. Бөөсөн чинээ амийг минь бөөцөлн аварч Бөрийн чинээ биеийг минь бүтэн мэнд үлдээв. Өшөөтө дайснаас өршөөн аварч өнчин бидний өмг болсон өндөр дээд бурхан халдун чамайг өглөө бүр милааж бай, өдөр бүр тахиж бай, үрийн үрд тахиж үе удам үргэлж шүтий гэж бүсээн хүзүүндээ эрх мэтүүлгэж малгайган гартаан сэгэлдэрч гараар өвчүүгэн дарж наран өөд хандаж бурхан халдунд ёсонтөө сөгдөж өчл өчөн сацал сацав. Энэ бол монголчуудын эртний уламжлал байв. Ихсийн газар хүн дуртай хүн болгон очиод байдгүй. Тэгэхээр тэг уламжлал баримтлах юм бол бид нэг өшөө заавал одоо гурвангуулын ихэд зүтгээд байх шаардлагагүй. Монголын тал нутагт байгаа зэн манай хаад язгууртнуудын дуршил зориулсан хөшөө чулуунуудыг дагсан ийм аялал жуулчлалын бүс байгуулах болцоо бас байгаа. Ганц Чингис хаан биш. Ер нь Монголын их хаадын аль ч одоо буш мөнгөн далд нууц байдалтай байна. Тэрнийг төлөөлүүлж хожимын үр сад нь очиж хүндтгэл үзүүлж исэн манай Дорд Монголын Төв Монголын хэдэн 13 дугаар зууны хөшөөнүүд байна. Энэ хөшөөнүүд бол хаад хаттын одоо дүр төрсийг одоо маш тодорхой дүрслэн үзүүлсэн биш. Тэгэхээр энэ хөшөөнүүдийг тойрч үтсэн ийм аялал жуулчлалын бүс байж болох юм. Жишээлбэл одоо бидний өмнөд хөрш Өвөр Монголын ордсд байгаа одоо цогцлогыг бол Чингис хааны онгон гэж түүний нэг брэндээр нь одоо аялал жуулчлалын томоохон бүс хийсэн. Бид бол ийм юм хийж болно. Нэг байтугай. Энэ байтугай болно. Яг гэвэл уугуул нутг нь одоо Урангуулын сав нутаг гэдэг нь олон баримтайг нотлогж байгаа учраас тэгэхээр энийг дагсан аялал жуулчлалын одоо хэд хэдэн бүс хийх болцоо бол бидэнд байна. Харин Урангуулын одоогийн бидний төрийн тахилга хийгээд байгаа бурхан халдун улаа бол тэр бол төрийн тахилгатай
дуртай хүн болгон гаргаад байдгүй ийм дархалагдсан бүс нутаг байх. Ийм айгаа зохимжтой. За тэнд хэдэг дархалагдсан бүс байлаа гэд ер нь ердийн морин аялын юм уу? Явган аялын бүс хийж болно. Тэгэн бол байгальд хор нөлөө бага техник ашиглахгүй байна. Энэ олон машин техник явна гэдэг бол байгалийн өөг нь бас нэлээд сүйтгэж байгаа. Тэгэд энэ мэтийн зүгээр юм хийвэл одоо болцоо бол нэлээд байна. Жишээлбэл зүгээр саяхан Хинтээ аймгийн төр захиргааны байгууллагууд бол Чингис хааны дурсгал зориулсан том зохицлыг байгуулна гэж төсөл хийсэн байлаа л да. Энэ төсөл үнэхээр Хинтээ Өндөр хаан сумын хажууд одоо хотын хажууд бос чадвал бас энэ одоо аялал жуулчлалын бүсэд их томоохон нөлөө үзүүлэх юм. Хитрхи их бас их туушгаад одоо жишээлбэл Өндөр хаан хотыг одоо Чингис хаан хот болгож гэн гэж одоо нэгэн өөрчилснээр тэг одоо түүхээ их өндөр тавьж байгаа юм биш. Манайхан бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өндөр хаан гэж одоо цээрлж одоо хэлж байгаа нь тэг одоо Чингис хаан л гэсэн санаа шүү дээ. Тэгээд энийг тэг хуучин энэ уламжлал орхиод тэгээд шууд их хааныхаа нэрийг өгч одоо болж ийнэ үү гэдэг асуудлыг бас бодох хэрэгтэй юм байна. Бидний өвдөц бас тийм ч одоо хөнгөн гойм улсууд биш. Өндөр хаан гэдэг чинь өөгөө одоо дээдлж битүү утгааг одоо авгаалж хэлсэн л одоо нэг юм. Гэх мэтэн зөв аялал жуулчлалын бүс байгуулах, за түүхэн газар усны нэгийг өөрчлөх энэ юм бол юм бодолтой хандах хэрэгтэй гэж ойлгодог юм. Эрдэмтэн мэрэгдийн санаа бодлыг тусгаж түүх, дурсгалт, зарим газруудыг их сурвалж бичиг, нууц товчоо зохиолтой нь дүйцүүлэн үзүүлэхийг хичээлээ. Цаашид нууц товчоог бичиглэж дууссан дурсгалт газар, хэрлний хөдөө арал, хулдгар хун, тамхтай хад, авраг тосон, хэрлэн баян улаан гэд их хааны болон Монголын овг аймагуудтай холбоотой газруудын бодит байдлыг үзүүлж эрдэмтэн мэрэгд судлаачид уугуул нутгийн ард түмний санаа бодлыг хүргэх болно. Их түүх, их соёл, их орнон элэг зүрхнээсээ хайрладаг байгаасай.